Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар өнөөдөр салбарын шилдэг эрхмүүдэд төрийн дэд одон медаль гартууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, зэвсэг түвшний ой, дэлхийн яруу найрагчдын өдөр, Наурызын баярыг тохиолдуулан шагналын хуур буусан энэ өдөр харан хамтлагийн гоцлол дуучин лав сүрэн Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр ингрэмлсэн бол Хүүхэлдэйн театрын захирал яруу найрагч соодлын улан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр хансхийн жаргал дууны эзэн хөгжмийн зохиолч цэцэрлэг урлагийн гавьяат зүтгэлтэн ухаарч амьдрах хорва миний алдраа саам өнгөн хэрлэмийн зэрэг олон сайхан дуугаараа ард түмнийхээ сонорыг мэлаж ирсэн дуучин төмөр хуйг гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. Түүнчлэн чөлөөд бүхий дэлхийн аврах шалгуурлах тэмцээний хос медальтан мөнх туяа гавьяат тамирчин болсон бол чөлөөд бүхийн дасгалжуулагч Батбаяр гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр ингрэмлсэн юм а. Дуучин ханангийн лавгааг эстрадын хамтлаг дуучид болон үнж фэнүүд нүхтэн авч чоппер мотоциклоор талбайгаас авч явсан юм а. Олон аргуудын туршлагыг хэвсэмээр хичээлээр уучлаад өгч хамт олон мандайлын сайн мэдээлэлийг Монголын төр шагнал цаашаа бий бүтээх үүсгэн уран зориг бүхий дуртай улам их бүтээх хариуцлага үүрэн журийн бүтээх юм а. Таавны гэрүүл хамт олон дахин байна. Манай төр засаг салбарын яам бидний бодлогын чиг үүргээр маш зөв бодлогоор өдөрж байгаа энэ асуудлыг бас аж ахуйя гэж ойлгож байна. Тэгээд бид нэр өргөлж ялалтын төлөө дэвжээнд гардаг. Цааш та бас та нарыг олох юм байл болно гэж бодож байна. За баярлалаа. Энгийн бадарчагчтай, хангаан намширагчтай, арднаа зарагчтай, юурагийн гомдлохорогчтой маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд бас миний анх чөлөөт бүхний спорт анх орж ирсэн авраг биений сургуулийн хамт олондоо болон уулын байжуулах эрдэнэ төлөвлөр хангаар спорт клубын хамт олонд маш их баярлалаа. Багш нартаа баярлалаа. Баг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Хавгсар авлаа, булан авлаа одоо тэгээд бас манай хөгжмийн зохиол цэцэрлэг сайхан цол хүртлээ ингээд бас сайхан байна бид нарт. Сэтгэл сайхан байна. Тэгээд төр засагтаа төмөн олондоо төрүүлсэн ээж авдаа, эргэн тойрондоо эхнэр хүүхэдтэй та нартаа дуун дуртай монголчуудаа бүгдээрэнд баярлалаа. Уртнаас л удаан жаргаж дуу шиг сайхан амьдарцгаагаараа дүүнраа. Би 25 жил дуулж байна. Хайртай. Бүгдээрэнд нь хайртай шүү монголчуудаа. Тун сайхан. Ер нь тун сайхан шүү дээ. Би цэргийн хүн байсан учраас надад их тун сайхан байлаа. Та шагнал гардах шүү гэдэг та хамгийн хэд хоног явсан байна. 2 хоногийн өмнө эхнэрээсээ сонслоо. Тэ. Намайг ойлгож дэмжсэн уншигчид энэ яруу найраг утга зохиол соёл урлагийн амьдралд тийм бас амар хэлбэр тийм биш ажил хөдөлмөрт маань уран бүтээлд маань дандаа сэтгэлээс дэмжижсэн эрхэм сайхан уншигчид та бүхэнд би баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ одоо ийм хэцүү замд зориглож орсон охин анх юунд энэ уран бүтээлийн замд ороход би гэд нэг гэр орны ажилд оролцохгүй нэг ийм танхай хүн байна. Миний хүү дээр нэмээд яадаг юм бол даа гэж би бодож ийсэн хулангийн зөв байсан байна. За маш их баярлалаа. Тэгээд би энэ шагналын цаана маш том хариуцлага байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр надад бол энэ ордноос бол цаашдаа маш чансаатай, чанартай уран бүтээл хийх тийм урам зориг өглөө. Би үнэхээр их баяртай байна.